За сайн бацхан уу. Филиппин улсын Cebu хотод байрлалтай Села олон улсын англи хэлний сургуулиас за та бүхэндээ лайв хүргэж байна. Ээлжид лайв хүргэж байна. За өнөөдрийн лайвын сэдэв болохоор Села сургуулийн үнийн талаар болоод хөтөлбөрийн талаар мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. За сэдэвтэй холбоотой асуулт эсвэл яг Филиппин улсад сурах талаар англи хэл яг хэрхэн яаж Филиппин улсад хямд бөгөөд ганцаарчлсан сургалтаар авах талаар мэдээлэл та бүхэн авахыг хүсч ивэл комент хэсэгт асуултаа үлдээгээрэй. За та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. За ерөнхийдөө Села сургуульд маань 2 кампусаас бүрддэг байгаа. За урд уртны лайвуудаараа та бүхэндээ мэдээлэл хүргэсэн байгаа. Unique campus болоод Premium campus гэдэг 2 кампустай. За миний бие болохоор Premium campus-т суралцдаг. За дээрэс нь мөн оффист ажилладаг байгаа. За яг одоо оффисаас та бүхэндээ Села сургуулийн оффисаас лайваа хүргэж байна. За 2 кампус яг тустай яг хөтөлбөрүүдтэй байгаа. За ерөнхий англи хэл буюу ESL хөтөлбөрийн хувьд 2 сургууль дээр хоёулын дээр нь байдаг. За төвшин үйл харгалзаад яг ерөнхий англи хэлээ сайжруулах, суралцах боломжтой байгаа. За мөн Premium кампусын хувьд ESL буюу ерөнхий англи хэлнээс гадна за гэр бүлийн хөтөлбөр, Junior Camp буюу хүүхдүүдийн бас сургалтын хөтөлбөр. За мөн дээрэс нь гэр бүлийн бие одоо хүүхдтэйгээ хамт суралцах Family хөтөлбөртэй байгаа. За Unique campus-ийн хувьд гэх юм бол яг тусгаарчлсан яг онцгой хөтөлбөрүүдээс жишээлх юм бол IELTS бэлтгэх сургалт, за мөн TOEIC буюу бизнесийн англи хэл, ажил хэргийн англи хэлд бэлдэх сургалт, за мөн дээрээс нь AAC буюу онгоцны одоо үйлчлэгч онгоцны ажилтны одоо англи хэлний сургалт гэх мэтчлийн онцгой сургалтуудтай байгаа Unique campus. За комент хэсгээр та бүхэн хүссэн асуултаа асуугаад за мөн хариулт авах боломжтой. За үнийн талаар мэдээллийг та бүхэндээ товчхон хүргэе. За ерөнхийдөө сургалтын төлбөрт болохоор байрны буюу оюутны байрны төлбөр, за мөн хичээлийн сургалтын хөтөлбөрийн төлбөр, за дээрэс нь өдрийн 3 хоол буюу өглөө, өдөр, оройгс өдрийн 3 хоол, амралтын өдрүүдэд болохоор өдрийн 2 хоол байдаг байгаа. Өдөр болоод оройгсон хоолтой. За энэ бүх төлбөрүүд нь яг сургалтын төлбөртөө багтдаг. За сургалтын төлбөрөөс гадна яг эндээ ирээд Филиппиний мөнгөнд дэвсгэрт буюу песогоор төлөх төлбөр гэж байдаг байгаа. За тэр нь бол яг хэдэн 7 хоног сурхаасаа шалтгаалаад өөр гардаг байгаа. Яг local payment гэж ярьдаг. За эндээ ирээд та цахилгааны төлбөр, за ном сурах бичиг, за ном сурах бичгийн төлбөр бол таны яг төвшин яг хэр хэмжээнд байгаагаас шалтгаалаад ямар ном үзэх үү гэдгийг тодорхойлоод яг үнэн тодорхой гарах байгаа. Тэгэхээр сургалтын төлбөрөөс гадна local payment буюу эндээ ирээд төлөх төлбөр нь гарах байгаа. За өөр яг Филиппинд хэрхэн яаж англи хэл суралцах вэ? Ямар сургууль сонгох вэ? Бусад яг холбогдолтой мэдээлэл бол асуух боломжтой байгаа. Яг миний хувьд яг Села сургуулийн талаарх бүх мэдээллийг өгөх байгаа. За мөн та бүхэн яг Села сургуулиас гадна өөр сургуулиуд ямар сургууль байна вэ гэж сонирхож байвал за манай Mass Academy пэйжээр холбогдож болно. За хэрвээ яг Монголд байгаа хүмүүс сонирхож байвал манай Mass Academy офис дээр очиод бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад за мөн хөтөлбөрөөс хонгоод сургалтын төлбөр одоо бүх зүйл нь ороод хэдэн төгрөг болохоор байна гэдэг талаар мэдээллийг яг офис дээр очиод ингээ бодуулаад авах бүрэн боломжтой байгаа шүү. За манай офис Grand Plaza-гийн 9 дахь урт байрлаж байгаа. Mass Academy офис. За мөн сургалтын төлбөр эндээ ирээд песогоор төлөх
local payment буюу одоо орон нутгийн төр төлбөрүүдээс гадна яг суралцыг дээрээс нь онгоцны тэзний төлбөр нэмэгдэнэ. За мөн хувийн хэрэглээний төлбөр нэмэгдэнэ. Тэр болгоныг яг та өөрөө тооцоолоод бэлдэх боломжтой мөн. Аялал гэж хүмүүс асуудаг. Яг аялал нь хэдэн төгрөг байдаг вэ? Ямар аялал зохион байгуулагддаг вэ гэж их асуудаг. За аяллаар гэх юм бол манай сургуулийн хувьд буюу Сэлэс сургуулийн хувьд 7 хоног болгон хагасаа өдөр ямар нэгэн үйл ажиллагаа буюу аялал зохион байгуулдаг байгаа. За маш олон төрлийн аялал байгаа. Яг Сибу өөрөө аялал жуулчлал өндөр хөгжсөн орон учраас олон төрлийн сонирхолтой аяллууд зохион байгуулагддаг. За 7 хоногийн хагасаа өдөр болгон аялал зохион байгуулагдана. За үүний хувьд гэх юм бол яг 7 хоног болгон өөр жишээлх юм бол 2500 песо, 3000 песо, за 4500 песо гэдэг ямар үйл ажиллагаа тухайн аялалд багтсан байна гэдгээс шалтгаалаад үний хувьд өөр байдаг байгаа. Тэгэхээр та аяллаа мөнгөө бас тусдаа бэлдэж ирэх байгаа шүү. Ерөнхийдөө сургалтын төлбөрийг дунджаар хэлж болно. Жишээлх юм бол та яг 1-7 хоногоос ахуулаад 48-7 хоног суралцах боломжтой. Тэгээ 1 сар 4-7 хоног гэсэн үг. Тэгээ эхлээд та хоногоо сонгоод эхлээд хөтөлбөрөө сонгоод дараа нь хэр хугацаатай сурахаа сонгоод за дээрэс нь яг хэдэн хүнтэй ортой өрөөнд хэдэн хүний ортой өрөөнд байрлахаас шалтгаалаад төлбөр нь дунджаар тодорхой гарч ирдэг байгаа. Тэгэхээр яг сургалтын төлбөрийг бол яг одоогоор урьдчилж хэлэх боломжгүй. Та яг бүх зүйлээ сонгоод миний хувийн чатаар юм уу эсвэл Mass-Academy чатаар Mass-Academy офис дээр очиод үнэ сургалтын төлбөрөө нийт үнэ бодуулж болох байгаа шүү. За сургалтын цаг өдөрт хэдэн цагаар хичээллэх вэ гэсэн мэн. Ерөнхийдөө хөтөлбөрөөсөө шалтгаална. За ерөнхий англи хэл сурах гэж хүсэж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол яг өдөрт болохоор ганцаарчлсан хичээл болоод групп хичээл буюу 4-5 хүнтэй хичээлдэг хичээл гэж ордог. Жишээлх юм бол та Power Speaking 4 гэсэн ерөнхий англи хэлний хичээлийн хөтөлбөрийг сонголоо гэхэд за өдөрт 4 цагийн ганцаарчлсан хичээл, за 4 цагийн групп ангийн хичээл үзэх байгаа. За эсвэл та яг Power Speaking 6 буюу ерөнхий англи хэлнээс сайжруулсан сургалт хөтөлбөр сонголоо гэж бодоход өдөрт 5 цагийн групп хичээлтэй, за 3 цагийн групп ангийн хичээл авах байгаа. За мөн Power Speaking 6 гэдэг хөтөлбөрийг сонгосон тохиолдолд та өдөрт 6 цагийн ганцаарчлсан хичээл, за мөн 2 цагийн групп хичээл буюу бусад олон орны оюутнуудтай хамт за багштайгаа хамт ингэж групп хичээл орох байгаа. Ерөнхийдөө бүх хөтөлбөрүүд ганцаарчлсан анги болоод за групп анги, self study time буюу хуваараа өөрөө бэлдэх цаг гэсэн юм хичээлүүдтэй байдаг байгаа. Тухайн яг хөтөлбөрөө сонгосон оюутны өдөрт яг 1 юм уу 2 цаг self study time гэж цаанаас нь өгдөг байгаа. Хичээлийн дундуур юм уу эсвэл хичээл дууссаны дараа self study цагаа та ашиглах боломжтой. 1 цаг буюу 1 цагийн 45 минут байдаг. Тэгэхээр 45 минутын туршид та яг өөрөө хуваараа ингээд хичээлээ хийнэ гэсэн үг self study time маань. За өөр сонирхсан асуултаа та бүхэн комент хэсгээр асуух боломжтой байгаа. За яг урдны лайваараа та бүхэндээ яг Сэлэс сургуулийнхаа бүтэц зохион байгуулалтыг танилцуулсан байгаа. За энэ удаагийн лайваар үн болоод хөтөлбөртэй холбоотой мэдээллийг хүргэж байна. За холбоотой мэдээлэл болоод эсвэл өөр сонирхсан асуултуудаа комент хэсэгт үлдээгээрэй. За мөн хувийн чатаар холбогдоод асуух боломжтой. Ямар хөтөлбөр сонгож байгаагаа хувийн чат руу бичээд хэдэн төгрөг болохыг яг дунджаар бас бодуулаад авах боломжтой байгаа шүү.
За мөн хөтөлбөрийн давуу талуудын талаар та бүхэндээ товчхон мэдээлэл хүргэе. За яг сургалтын хөтөлбөр болгон ганцаарчлсан болоод групп хичээлтэй гэж хэлсэн байгаа тийм. Ганцаарчлсан хичээлийн хувьд гэх юм бол яг та багштайгаа нүүр тулаад за бүтэн 45 минутын турш яг зөвхөн багштайгаа харьцаж хичээллэх байгаа. Групп хичээлийн хувьд гэх юм бол сэлээ сургууль олон улсаас оюутнууд ирдэг байгаа. Одоо Солонгос, Япон, Тайван, за мөн Вьетнам гэх мэтчлэн маш олон орноос оюутнууд ирж суралцдаг. Тэгэхээр тэр бүх оюутнуудтай та зөвхөн англи хэлээр харилцаад групп ангитай хичээлнэ гэсэн үг. Self study time-ийн хувьд та яг тухайн өдрөөс сурсан хичээлээ ганцаараа одоо номын сандаа юм уу эсвэл сургуулийнхаа эргэн тойронд суугаад давтах цаг байгаа. За ерөнхийдөө яг миний хувийн чадаар асууж байгаа ихэнх асуултууд бол одоогоор яг хүүхдээ зуны амралтаар явуулах гэсэн юм аа. Хөтөлбөр хэд авах вэ? Хөтөлбөр ямар хөтөлбөр байдаг вэ гэж аягүй асууж байгаа. За миний хувьд яг зөвлөх юм бол хүүхдэд тэгэхээр яг ерөнхий англи хэлний хичээлийг ерөнхийдөө зарим ихэнх хүмүүс бол 1 сараар 2 сараар суралцах төлбөр асууж байгаа. Гэх мэтчлэн та бүхэн бас яг хөтөлбөрөө сонгоод, хугацаагаа сонгоод үнэ бас бодуулаад мэдэх боломжтой байгаа шүү. Тэгээ хүүхдүүдэд явуулах аягүй сонирхолтой байгаа эцэгчүүдийн хувьд. Тэгэхээр хүүхэд тэгэхээр яг ганцаарнгийн явуулна гэхээр ерөөхдөө бол боломжтой. Эндээс яг миний би өөрөө тосож аваад за бүх тал дээр нь ингээд тусалж дэмжиж явах байгаа шүү. За мөн хөтөлбөрийн хувьд Unique Campus-ыг шалгалтанд бэлтгэх тусгай хөтөлбөрүүдтэй гэж хэлсэн байгаа тийм. Тэгээ жишээлх юм бол IELTS-ийн шалгалтанд бэлдэх ерөнхий IELTS-ийн шалгалт бэлдэх анги, за мөн дээрээс нь IELTS-ийн бэлтгэл анги буюу одоо түргэвчлсэн хугацаанд бэлдэх анги гэж байдаг байгаа. Тэгээ IELTS-ийн шалгалт хэрвээ та өгөхөд бэлтживэл за одоо өгөөд бага оноо авсан ахаад яг өндөр оноо авахын тулд бэлтэж байгаа бол яг манай түргэвчлсэн одоо IELTS-ийн сургалтын хөтөлбөрийг сонирхоод мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За төлбөр гэж асуусан байна. За та яг ямар хөтөлбөрөөр сурахыг хүсэж байгаа вэ? Мөн хэр удаан хугацаагаар сурна гэж сонирхож байгаа вэ? Тэрийгээ тодорхой хэлээд асуугаарай. Ерөнхий англи хэл лөө, за эсвэл гэр бүлийн хөтөлбөр үү, за IELTS, TOEIC бусад шалгалтанд бэлдэх хөтөлбөр үү, тэрийг бас тодорхой асуугаад төлбөрийг бас дунджаар эндээс хэлээд өгөх боломжтой байгаа.
За өнөөдрийн лайвын сэдэв төлбөр болоод хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж байгаа. За дараагийн лайвуудаараа та бүхэндээ за яг сургалт нь яаж явагддаг вэ те нэгийг харьцах нь нэг анги гэж яг ямар ангийн, групп анги гэж ямар ангийн тэр болгоныг та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулах байгаа. Тэгэхээр сонирхсан асуултуудаа асуух бүрэн боломжтой байгаа шүү. Яг нэгийг харьцах нь нэг анги гэхээр яг багштайгаа яаж хичээл орох уу, яг ямар ангид орох уу гэх мэтчлэн мэдээллүүдийг та бүхэндээ дэлгэрэнгүй хүргэх байгаа. Яг нэгийг харьцах нэг анги дотроосоо яг багштайгаа хамт ярилцаж та бүхнээс лайв хүргэх байгаа шүү. Тэгэхээр дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр бас лайваараа та бүхэнтэйгээ уулзгална. Тэгээ өөр мэдээллүүд, сонирхсан мэдээллүүдээ комент хэсгээр асуугаарай. Яг 2 сар сурахад төлбөр хэд болох вэ? Ерөнхий англи хэлнэ гэсэн юм. Хэдэн хүнтэй өрөөнд орё гэсэн бодолтойгоо нэг хүний нэг ортой өрөө, за мөн 2 ортой өрөө, 3, 4 ортой өрөө гэсэн сонголттой байгаа. Хэдэн хүнтэй өрөөнд хичээл сонирхолтой байгаа. Тэрийгээ бас хэлээрэй. За яг Unique Campus-ийн үнээр танд яг дунджаар нь бодоод хэлээд өгье. 2 сар ерөнхий англи хэл. Яа премиум кампус үнээр 2 сар гэхээр ерөнхийдөө 8-7 хоног гэж бодох байгаа. 1 сар 4-7 хоногор бодогдно. Нэг ортой өрөөнд үтэй яг өдрийн 4 цагийн ганцаарчлсан, за 4 цагийн групп хичээлтэй. Ерөнхийдөө яг премиум кампуст байрлахаар 8-7 хоногийн нэг ортой өрөөнд гэж бодглохлоор ерөнхийдөө сургалтын төлбөр бол дунджаар $4,000 гэж бодогдно. $4,000. За энэ дээр нэмэгдээд та local payment буюу 8-7 хоногийн $420 болдог байгаа. За энд юу багтдаг вэ гэхээр за тог цахилгааны мөнгө, за мөн сургуулийн урсгал засварын мөнгө, за дээрэс нь за таны ном сурах бичиг, за оюутны карт, за мөн SSB буюу яг суралцах тусгай зөвшөөрөл бүх үнэ нь ороод $420 болж байгаа. Яг 8-7 хоногийн. Тэгэхээр дунджаар бол таны яг төлбөр 4,500 орчим доллар болох байгаа. За энэ дээр та яг тийзний мөнгө бол нэмээд, за мөн дээрэс нь хувийн хэрэглээний мөнгө, аяллаа мөнгө энэ төр нэмэгдэх байгаа шүү. Дундаж төлбөр нь бол 2 сараар нэг ортой өрөөнд ерөнхий англи хэлний дундаж төлбөр $4,500 орчим доллар болж байгаа. Яг суралцах хугацаанаас хамаарат үнэ нь бол өөр гарч байгаа шүү. There's no tab available.
За 1-7 хоногоос ахуулаад за 48-7 хоног хүртэл та суралцах боломжтой байгаа. За зарим хүмүүс яг 1-7 хоногт юу сурах вэ гэж асуудаг. Ерөнхийдөө 1-7 хоног юм уу 2-7 хоногийн хугацаанд маш төрөвчлсөн сургалтыг олдог байгаа. Экспресс оюутан гэж явдаг. 1-7 хоногийн яг ажлын нэгдүгээр ахуулаад 5 өдөр буюу ажлын өдрүүдээр маш эрчимтэй сургалтыг танд өгөх байгаа. Ерөнхийдөө экспресс оюутны сургалт хийж явдаг байгаа. 1-7 хоног, 2-7 хоног. Өглөө 7-оос эхлээд өглөөний цайнд ороод 8-аас эхлээд за орой өдөр 12-оос 1-ийн хооронд өдрийн цайнд ороод орой 6 цаг хүртэл гэрчтэй хичээл хийдэг байгаа. 7 хоног юм уу 14 хоногоор бас суралцах боломжтой байгаа шүү. За өөр сэтгэлтэй холбоотой болоод Филиппинд яг хэрхэн яаж суралцах вэ? Англи хэл суралцахдаг онцлог нь юу байдаг вэ? Монголоос ялгаатай зүйл нь юу вэ? Яг сонирхсан зүйлээ та бүхэн комент сектортэйгээ асуух боломжтой байгаа. Ерөнхийдөө Стелла сургуулийн хувьд 3 сараас эхлээд хямдрал зарлагдах байгаа. Тэрнээс өмнө ихээр яг манай мас ихтэй мас та бүхэндээ 2000 писаны хямдралыг яг эсэлт болгон дээр өгч байгаа шүү. 2000 писаны хямдрал өгч байгаа. Яг 2 сар сурахад ерөнхий англи хэл ерөнхийдөө саяны бодож өгсөн үн болохоор 4 цагийн ганцаарч хийсэн хичээлтэй 4 цагийн групп хичээлтэй дээрээс нь селф стади цагаар бодсон байгаа. Эсвэл та яг өдрийн 5 цагийн ганцаарч хийсэн хичээл за мөн 3 цагийн групп ангийн хичээл эсвэл өдрийн 6 цагийн ганцаарч хийсэн хичээл 2 цагийн групп ангийн хичээлийг сонгож суралцах боломжтой байгаа. Өдриймэнд тийм за мөн өөр асууж байгаа дийлэнх асуултууд яг ерөнхийдөө Монголд сурахаас юугаараа ялгаатай, онцлог нь юу вэ гэж хүмүүс асуудаг байгаа. Мэдээж ганцаарчлсан хичээл их цагийг нь эзэлдэг. Яг зөвхөн багштайгаа нүүр тулаад хүссэн асуултаа зөвхөн англиар суун. За дээрэс нь зөвхөн англиар хариулт авна. Тэгэхээр та яг сургалтын туршид зөвхөн англи хэлээр ашиглах учраас маш том давуу талтай. За мөн speaking skill бол ерөнхийдөө маш хурдан сайжирна. Speaking болоод listening skill маш хурдан сайжрах байгаа. Тэгээд давуу тал нь бол ерөнхийдөө ганцаарчлсан хичээлээр за мөн богино хугацаанд за та 1 сар сурсан ч бай, 2 сар сурсан ч бай ерөнхийдөө левел бүрэн одоо ахих боломжтой. Тийм маш үр өгөөжтэй хичээлээр байна. Yes, 3. インチョンで6時間だったら遊べる全然6時間ご飯食べてちょっとあんちゃん遊ばせて問題ないと思う。ないよねましてデイタイムならね
てか成田から一丁まで3時間かかるの？時間半とかじゃないあ、そんなかかるんだ。なんかもっと近いと思って最近は2時間とかで За өөр сургуулийн хөтөлбөр болоод үнийн талаар онцлог зүйл гэх юм бол ерөнхийдөө хөтөлбөрүүд нь маш зохион байгуулалттай яг суралцагч хүн рүү бүрэн чиглэсэн. За суралцагчийн яг тав тухтай байдлыг нь хангасан талаас нь бүх хөтөлбөрөө зохион байгуулсан байдаг байгаа. Яг өдрийн ганцаарчлсан цагаар хичээллээд, групп чалсан цагаар хичээллээд, за бусад цагуудтандаа яг багштайгаа юм уу бусад олон орны оюутнуудтай хамт хичээлийнхээ талаар, за мөн дутаа зүйлийнхээ талаар зөвхөн англи хэлээр ярилцах боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө маш үр өгөөжтэй богино хугацаанд хөрвүүлсэн сургалтыг танд өгч чадах байгаа шүү. Naasad si MA. B14. B14, kung gigamit pa nila. Pero sa mga B14 o B10. Hi, Momo-chan. Tired, sleepy. Get to the office. In our way. Should be in my room. Here. За хоол ямар вэ? Өөрөө сонгоод идэж болох уу? Монгол хүнд таарах уу гэсэн юм мэдээж олон орны оюутнууд сурдаг болохоор яг олон төрлийн хоолоор үйлчилдэг. Өөрөө яг сонгоод идэх боломжтой. Хүн таагүй гэсэн юм мэдээж хүний онцлогоос шалтгаална. Миний хувьд гэх юм бол яг ерөнхийдөө хоолн дээр ямар нэг асуудал байхгүй. Ерөнхийдөө боломжийн гой хоолнуудаар үйлчилдэг байгаа. Яг өөрийнхөө сонголтоор идэх боломжтой. 7 юм уу 10 хоногоор богино хугацааны сургалтанд хамрагдаж болох уу гэсэн юм. Мэдээж болно. 7 хоногоос хавуулаад 48-7 хоног хугацаагаар суралцах боломжтой. Яг өөрийнхөө боломжинд тааруулаад авах хугацаагаа сонгоод хөтөлбөрөө сонгоод суралцаж болно. Энэ 7 юм уу эсвэл 14 хоногийн нэг экспресс оюутны сургалт хийж явдаг байгаа. Маш түргэнжсэн сургалтыг танд богино хугацаанд маш чанартайгаар олгох хөтөлбөр байгаа. Ерхийдөө ажлын өдрүүдээр буюу 1-ээс 5 дахь өдөр хүртэл өглөө өдөр орой хоолтой. За амралтын өдрүүдээр буюу хагас бүтэн сайндаа. За өдрийн хоол болоод оройны хоол гэсэн 2 хоолтой байгаа. でも次そんな多くないんだよね。もう決まってる За өнөөдрийн сэдвтэй холбоотой болоод Филиппиност хэрхэн англи хэл сурах уу, за мөн CLS сургуулийн талаар мэдээллүүдийг та бүхэндээ дараагийн лайвуудаараа хүргэн. Тэгэхээр хүссэн асуултаа комент хэсгээр асуугаад дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. なんだっけ。 За ерөнхийдөө 7 хоног болгоны 2 дахь өдөр та бүхэндээ өдрийн цагаар лайваа хүргэх байгаа. Тэгэхээр дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр та бүхэн асуултаа бэлдээд комментаар суугаад дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За өнөөдрийн лайваа ингээд өндөрлөе. Дараагийн лайвуудаар та бүхэндээ сургалтын хөтөлбөр болоод Excel сургалттай холбоотой Филиппин улсад сурах онцлогийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэх болно. 今するように Read. Are you still gonna use Yeah, I did this. maybe this time? Are you gonna use it this period?